Ер нь бол энэ их онигоотой зүйл болж байна. Гишүүч гэсэн анхааралтай байгаарай. Энэ өөрөө юу юм бэ гэхээр би хараад байгаа нь гадаад зээлгийн үр зээлгийн ашиглалт үр ашигыг нэмэгдүүлэх тухай гэсэн энэ хуулийн төслийг үндсэндээ сангийн ам бол хүмүүсийн гараар гар хөрөг бариулж энэ хуулийн төслийг хийсэн байна. Гишүүд энийг өргөн барих гэж байгаа юм шиг 40 орчим гишүүдээр гарын хэсэг зуруулсан байна. Төсвийнхаа үр зээлийг төсвийнхаа гадна гарах энэ хуулийн төслийг бол хийж байгаа юм байна. Бид нар тэр гадаад зээлийг хичнээн ямар нэрээр нэрлсэн өөрсдөө хичнээн хуурсан ч эцсийн эцэстээ бол бид нар үр зээлийг бол төлөх энэ нөхцөл байдал дээр л үүснэ. Тэгэхээр нэгд би гишүүд бол гишүүдийн гараар энэ одоо юу гэдгийг мэдэхгүйгээр нь далимжуулж, шинээр нь далимдуулж энэ хуулийн төслийг оруулж байгаа нь орлогоо бол сангийн ями боль гэж хэлэх гээд байгаа. Бараг 40 гаруй гишүүдээр зуруулсан гэж яригдж байгаа. Одоо би магадгүй сангийн бол энэ хуулийнхаа хулгаан дээр бол мэрэгч чинь гэж харж байгаа. 2024 оны төсвийн тодтолыг яг ийм байдлаар хийсэн. Төсвийн суур тэнцэл гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Одоо 2025 оны төсөв тодтол их аргаа бол яг энэ аргаараа хийж байна. Хуулийн хулгаагаар. Үндсэндээ 2025 оны төсөвт бол 3 дахь удаагаар хүрч байна. 3 дахь удаагаа тодтол хийх ёстой суурь зарчмын асуудлыг бол хуулийн хулгаагаар хийж байгаа энэ асуудал байна. Тэгэхээр та нарын асуудлын зөв асуудлаар нь өнцгөр нь ханд зарчмынхаа дагуу асуудлыг хий, тодтолыг нь оруулж ир. Магадгүй би зүгээр бурууч нэг жишээ хэлчих чиж магадгүй. 10 орчим жилийн өмнө та бүхэн мэдж байгаа бах. Өрийг өглөг гэдэг үгээр солих нэг саналыг нэг гишүүн гаргаж ирсэн. Эннээс бол би 7 дор зүйл болж ирэх гэж харж байгаа. 1000 метр дээр хуулийнхын нэр томьёог нь өөрчилсөн зээлээ эргүүлээд төлнө. Яг сангийн амныхны тэнэглэлээр бол Монгол улсын өртөө айл болгон үр зээлээ өрхийнхэн данснасаа хасаад үр зээлгүй юм шиг нүдэ ханаад ингээ хэсэг явах юм байна л та. Тэгээ улс орноороо айл өрхөөр ингээ дампууралтаа орох юм байна. Ийм одоо юу гэдгийг ийм зүйлийг бол үндсэндээ би хийж болохгүй. Энд чинь одоо эдийн засгийн нөхцөл байдлыг бол бид нар агуулгаар нь суурь шалтгааныг нь бол засаж залруулах хэрэгтэй байгаа. Эдийн засгийн үндсэн үзэлтүүд өөрөөсөө муудсан байна. Эднийг бид нар засах хэрэгтэй байгаа. Төсөв санхүү өөрөө хүндэрлээ. Эдийн засаг ард түмний амьдрал өөрөө бас жоохон хүндхэн байна. Тэгэхээр бол би сангийн амд хэлж байгаа зүйл бол ийм тэнэглэлээр улсын төсөвд эдийн засагт бол хандхаан болоо. Энэ улс орн чинь бол хууль дүрм журамтай, төсөв санхүү энэ бодлоготой. Энэ эдийн засгийн онол зарчим гэдэг байдаг зүйл байдаг бол тэрнийхэн дагуу бол хийх зайлшгүй шаардлага байгаа. Тэрнээс одоо бол хуулийн хулгаагаар энэ төсвийн тодтолыг хийнэ гэсэн зүйл бол байж болохгүй шүү. Энэ гадаадын зээлийн ашиглалт үр ашигыг нэмэгдүүлэх тухай гээд яг үндсэн агуулгынхаа эсрэг буюу төсвийнхаа зээлийг